За сайн байцгаана уу бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр болохоор зэрэг он цаг өдрөө хэрхэн тэдэн цагт тэд өдөр гээд одоо дээтэй нөхцлүүд дээ шүү дээ дээтэй энийг хэрхэн хэлэх тухай үзээ л да. За тэгэхээр бүгдээрээ энэ одоо бид нар бол 3 цаг 4 цаг тэдх өдөр гэлгээ ярьждаг тийм үү? Англи хэл нь яг тэрнтэй адилхан одоо дах дээтэй ингээ өөр хэрэглэгдэх байхгүй юу? За тэгэхээр бүгдээрээ яриа л да. Жишээлх юм бол at, on, in гэж 3 янз байдаг шүү. За хэрвээ date хэрэглэж байгаа бол энэ зэрэг за хизээд нь этийг хэрэглэх вэ гэх тийм шүү дээ. Хизээд нь этийг хэрэглэх вэ гэхлээр зэрэг бүр ингээд цагийн тухай ярих гэж одоо тэдэн цагт гэдэг одоо нэг тодорхой цаг хэлэх гэдэг шүү дээ. Тэр цаг тэр нөхцөл бидээрээ цагийг этийг хэрэглэдэг шүү. За тэгээ энийг яаж цэглэх вэ гэхлээр би энэ жоохон цэглээд та нарын хэлээд амархан болов уу гэсэн үгнээс ингээд бичсэн байгаа. Тэгэхээр at гэдэг үг маань а-гаар хэлж байна тийм үү? Цаг гэдэгт а үсэг байна тийм үү? Тэгэхээр хоёулаа адилхан а-тай байгааз. Тэгэхээр цагийн тухай ярих гэж байгаа бол дандаа этийг хэрэглэв шүү. За жишээлх юм бол 6 цагт гэдэг юм бол at 6 o'clock. За 4 цагт at 4 o'clock тий. За бүгдээр 12 цагт гэж хэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл өдрийн 12 цаг бид нар тэгж ярьдаг тийм үү? Америкт болохоор зэрэг тэгж 12 цаг гэж тэгж ер нь бараг ярьдаггүй. Дандаа at noon гэж хэлдэг. Noon гэдэг нь ерөөсөө л өдрийн 12 тэг цаг гэсэн үг шүү. Заа юу. За мөн аль шөнө дундын 12 цаг 00-ыг болохоор зэрэг at midnight гэж ярьждаг шүү. Заа юу. Тэгэхээр ерөөсөө л цагийн тухайтай бүр ингээд ийм нэг тодорхой яг цагийн тухай ярих гэж байгаа бол этийг хэрэглэх юм байна. За тэгвэл өдрийн тухай ярил л да тий 3 сарын 4-ний өдөр те өдөрт те одоо жишээлбэл хагасаа өдөрт гэж ярих гэж байгаа бол зэрэг бид нар оныг хэрэглэдэг шүү. За энийг яаж хэлэх вэ гэхлээр зэрэг on гэхэд оогоор эхэлж чинь тийм үү? Өдөр гэж өөгөр эхэлж чинь тийм үү? Өөд чинь өө а хоёр чинь төстэй шүү дээ тий ингээд хоёулаа ингээд бүр хий тэгээ өө а за тийм учраас зэрэг өдрийн тухай ярих гэж байгаа бүгд оныг хэрэглэх шүү. За жишээлх юм бол on Saturday гэхээр хагасаа өдөр гэсэн үг тийм. On Saturday. За тэгвэл дөрөвт өдөр гэх юм бол on Thursday. За тэгвэл одоо бүгдээрээ ингээ 3 сарын 8-ны өдөр гэх. 3 сарын 8-ны өдөр хагасаа өдөр тийм. 3 сарын 8-ны өдөр гэж хэлэх гэж байгаа бол яг мөн өдрийн нэг өдрийн тухай ярих гэж байгаа юм чинь on March 8 гэж хэлдэг шүү. За тэгвэл бүгдээрээ энийгээ бас ингээ олон тоон дээр те хагасаа өдөр болгон те хагасаа өдөр бүр гээд олон тоон дээр хэлж байгаа яг энийг хэлсэн. On Saturdays гэхлээр зэрэг S-ийг болохоор олон тоо болдог хагасаа өдөр болгон. За тэгвэл зэрэг бүгдээрээ одоо хагасаа бүтээсэн чинь амралтын өдөр тийм үү? Амралтын өдрүүд чинь бас өдөр юм чинь on weekends оныг хэрэглэв шүү. За тэгвэл зэрэг хизээ энийг хэрэглэх вэ гэхлээр зэрэг амар тийм урт хугацааны тухай ярих гэж байгаа. За би энийн амар уртаар зурсан байгааз урт хугацааны тухай ярих гэж байгаа бол энийг хэрэглэе шүү. За жишээлх юм бол зэрэг 3 сард гэж яриа л да. 3 сард би одоо юу гэдэг чинь манай хичээл амарнаач гэдэг юм уу те. Тэгэх юм бол зэрэг in March га урт хугацааны тухай ярих гэж тийм үү? In March. За энэ чинь сард чинь ингээл амар төмөн янзын өдөр цаг хугацаа байгаа штэ. Мэдээж энэ хоёроос урт тийм үү? Тийм учраас in March. За тэгвэл сараас урт нь юу юм бэ? Улирал тийм үү? Улирлын тухай ярих гэж байгаа мөн адил. In the summer. Зуны цаг те? 100 цаг те? За тэгвэл энэ зэрэг 2016 онд гэх юм бол зэрэг бас мөн энийг ярих. In 2016. За жилээс бүр 100-ны тухай ярих гэж байгаа мөн адилхан. In the 20th century. Тэгэхээр зэрэг 20 дугаар зуунд гэсэн үг тийм. За бүгдээрээс сард, тэдэн сард, тэр улиралд, тэдэн онд, тэдгээр зуунд гэдээ ярих гэж байгаа дандаа энийг хэрэглэх юм шүү. За дандаа юм урт нөхцөлтэй. Бид нар одоо шийдэх юм бол ойлгож байгаа сте. Та нар бид нар in March гэх юм бол би March-ийг хэд өдрөө хэлээгүй те. March 31 онд 30 өдрийн аль ч өдрийн тухай ярьж болно штэ. Тийм учраас бүгдээ in March. За бүр тэдэн сарын 3 сарын 8-ны өдөр шүү гэж хэлж байгаа бол оныгоо ярьлаа шүү. За тэгвэл зэрэг одоо бүгдээрээ юу яа л та. Өдөрт ингээ 24 цаг байдаг тийм үү? Өдөрт
Одоо шал өөр юм үзэж байгаа шүү. За өдөрт 24 цаг байдаг. 24 цагийнхаа бид нар хуваадаг шүү. Өглөө өдөр орой шөнө гэж 4 хуваадаг тийм үү? За хэрвээ тэгэж 4 хуваах байгаа боловлон зэрэг одоо бид нар нэг өдрийгөө хуваах гэдэг шүү дээ. Тэгэж хуваах байгаа боловлон зэрэг бид нар өглөөний 6 цагаас өдрийн 12 цаг те барагцаагаар тийм бол in the morning гэж хэлдэг шүү. За in the morning. За хэрвээ өдөр 12-оос 3 цагийн тухай ярих жаал in the afternoon. In the afternoon. Өдрөөс 3 цагаас орой 8 цаг те барагцаагаар тэгж ярих жаал in the evening. In the evening гэхлээр зэрэг орой те. За орой 8 цагаас өглөөний 6 цаг шөнийг бид нар at night гэж хэлдэг байхгүй юу? За тэгэнгүүт би ингээд өөрөө бас одоо шил in the morning, in the afternoon, in the evening гингуудаа яагаад чи at night гэдэг юм бэ? Яагаад чи in the night гэж хэлэхгүй байгаа юм бэ гэд надаас асууж магадгүй л дээ. Би энэ талаар өөрөө ингээд бодоод лсэн чинь ерөөсөн ингээд хариулт олддгүй. Юу ингээд угаасаа л ингээд хэлчихдэг. Ингээд цээжлэгдсэн байхгүй юу? Тэгээ би ингээд англи хэлээр ярьдаг те Америкчуудаас Америк багш нараас бүгднгээс асуугалаа л та. Яагаад энэ чи at night гэдэг юм бэ гэсэн мэд хүн ерөөсөө алга. Ерөөсөө хин ч мэддэггүй юм байна. Тэгэхээр ерөөсөө л одоо жишээлбэл тийм ерөөсөө л ингээд шууд цээжлэх нэг юмны чинь нэг шүү заа. Ерөөсөө л энийг л at night гэж цээжлэх ёстой. In the morning, in the afternoon, in the evening, at night гэж цээжлэх ёстой шүү заа. За тэгэхээр зэрэг ерөөсөө ингээд тэр чинь болохоор ерөөсөө ингээд одоо жишээлбэл англи хэлний хизээ за ерөөсөө л ингээд ерөөсөө л тэгээ цээжлэх ёстой шүү заа. Окей, за